Сайн байцгаана уу? Монголын үйлчлэлтэй холбооны иргэний эрх зурагнаас бэлтгэн хүргэж байгаа иргэний эрх зураг подкаст эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар иргэний процесс ажиллагаанд тулгамдж буй асуудлууд гэсэн сэдвээр ярилцсан. За зочноор санхүү эдийн засгийн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор их хоёр багш хүрэлцэн ирсэн байна. За подкастыг Монголын үйлчлэлтэй холбооны гишүүн Жадан миний бие хөтлөгийг явуулах болно. Энэ удаагийн подкаст маань Монголын үйлчлэлтэй холбоо санхүү эдийн засгийн сургуультай хамтран бэлтгэн хүргэж байна. За өдрийн мэнд өгшөө. За сайн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид тэр өнөөдөр ярилцах сэдв иргэний эрх зүйн процессын ажиллагаанд энэ тулгамдж буй асуудал гэсэн сэдвээр бас ярилцсан. За тэгээд танаас бас асуултаа бол ялангуяа бидний практикт хуулийн зохицуултуудыг ялгамжтай байдлаар хэрэгжилж байгаа ийм тохиолдлууд их байгаад байдаг. Дүүргийн шүүхүүд гэдэг юм, орон нутгийн шүүхүүд. Тэгэхээр энэ шүүгээс гарах шийдвэр биелэлтийг баталгаажуулахтай холбоотой, за энэтэй холбоотой анхаарах, энэ хуулийг нэг мөр хэрэглэх талаас нь та бас хэмжээний ойлголтыг бас өгвөл. За шүүгээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ гэдэг бол зорилго нь шүүгийн шийдвэр заавал биелэгдэх төр зарчмыг хангахад чиглэж идэг. За шүүгээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг иргэний эрэг үүсгэмэгц, за мөн үүсгэсний дараа бол нэхэмжлэгчийн хүсэлтээр авдаг. Гэхдээ энэ дээр бол нэг ийм ойлголт байх ёстой. За нэхэмжлэгч хүсэлт гаргаж байгаа тохиолдолд за энэ арга хэмжээ дээр одоо шүүх ямар зүйл дээр аналитик одоо хийх вэ гэхээр 69-ийн 5 заасан энэ үр дагавар үүсгүү гэдгийг л хянана. Энэ үр дагавараас бусад тохиолдолд энийг зайлшгүй авна гэдэг ийм одоо зарчмыг баримтлах хэрэгтэй. Энэ бол нэхэмжлэгчийн одоо субъектив эрхийн асуудал байждаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэх юм бол хариуцагч сөрөг нэхэмжил гаргасан тохиолдолд уг сөрөг нэхэмжлийнхаа хүрээнд нэхэмжлэгчийн эрхийг эдлэх учраас мөн одоо шүүгээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гарах энэ боломж нь сөрөг нэхэмжил гаргасан тохиолдолд тэр сөрөг нэхэмжлийг шүүх хүлээн авсан тохиолдолд ийм үүсэх боломжтой ийм одоо эрх байгаа. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах одоо энэ хүсэлтийг хангахгүй байгаа үндэслэл би түрүү хэлсэн 69-ийн 5 заасан үндслээр хязгаарлагдахаас биш бусад үндслээр татгалзаж байгаа нь бол миний хувьд судлаачны хувьд бол буруу гэж үзэж байгаа. Дээрээс нь бол үр дагаврыг хэн хариуцах уу гэдгийг бол тодорхой заасан нэхэмжлийн шаардлага хангагдаагүй тохиолдолд за нэхэмжлэгч бол стресс хохирлыг шаардах энэ хууль зүйн боломж нь нээлттэй байгаа учраас хууль тогтоогч хуулийн үзэл санаа энэ 69-ийн буюу шүүгээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг зайлшгүй авах нь зүйтэй гэдэг ийм одоо үзэл баримтлал байдаг. За тэгэхээр бас тодорхой мэдээлэл өглөө. За шүүхүүд дээр ялангуяа хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарлахтай холбоотой хүсэлт гаргахлаар бас хангахгүй тохиолдлууд их байдаг. Үндслээ юу гэж зааж байгаа гэхээр хариуцагчийн дансны мэдээлэл нь тодорхойгүй байна. За дансанд хэдэн төгрөг битүүмжлүүлэх гэдэг байгаа гэдэг үндсэл тодорхойгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү ялгамжтай байдлаар бас хэрэглээд байгаа гэдэг. За мөн түүнчлэн нэгэн тавцсан 69-ийн арга хэмжээгээ өөрчлөх ийм үндслүүд одоо 69-ийн 4-ц заасан ийм үндслүүд дээр одоо юуг анхаарах вэ? Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг бол шүүх давхардуулан авч болно. Хэргийн нөхцөл байдалтайгаа уялдуулж байгаа тэрхэн авах нь бол бас нэг талаараа шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг. Хүмүүс болохоор ерөнхийдөө бол 69-ийн 1-1 буюу эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлүүлээ. Дээрээс нь зарлагын дансны хөдөлгөөнийг одоо хаалгая гэдэг иймэрхүү өсөлтүүдийг бол ихээхэн зэрэгцүүлж тавьдаг. Давхардуулах шаардлагатай юугүй юу гэдгийг бол бас хэргийн нөхцөл байдлаа үзээд хянах байх. Гэхдээ түрүүний таны хэлдэг шиг одоо дансны үлдэгдэл дутуу хэд байгааг мэдэх боломжгүй ийм байдлаар одоо мэдэх боломжгүй учраас энийг авахаас татгалзаж гин гэдэг бол үндсэндээ бол тийм зохимжгүй. За хуулийн үзэл санаагаар бид нар одоо хэн нэгний дансны талаарх мэдээллийг бол хинч авах боломжгүй учраас энэ бол шууд авнаа л гэсэн ийм агуулга байна. Тэр 69-ийн 4 заасан бол мөнгө гаргуулахар шаардж байгаа тохиолдолд тухайн мөнгөтэй дүүцэх хэмжээний мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд байршуулснаар сольж болно гэж сольж болно. Бусад одоо шаардлага гаргасан тохиолдолд бусад арга хэмжээг шүүх өөрөө шаардлагатайг бол сольж чадхаар ийм эрх хэмжээ заасан байна. Тэгэхээр шүүх бол мөнгө шаардж байгаа тохиолдолд 69-ийн 4-т заасан энэ хоёр дахь өгүүлбэрт заасан хуулийн одоо өгүүлбэрт заасан энэ юуг баримтлах ёстой. Зайлшгүй одоо тэр 100 сая төгрөг шаардж байгаа бол 100 сая төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд байршуулснаар
ингэж одоо арга хэмжээг сольж болно. Бусад тохиолдолд буюу за 69-ийн 1.5 заасан арга хэмжээ ч гэдэг юм уу одоо бусад арга хэмжээг бол мөнгө шаардаагүй тохиолдолд шүүх өөрөө нөхцөл байдлыг харгалзаад ингээд солих юм эрх хэмжээтэй. Гэтэл одоо сүүлийн үед яаж юм гэхээр 69-ийн энэ 3-т заасан, за 1-т заасан ингээ арга хэмжээ, мөн 4-т заасан арга хэмжээг авангуудаа шүүх өөрийнхөө субъектив одоо үнэлэмжээр ингээ солиод байна л да. За энэний ингэж сольж байгаагийн одоо сөрөг тал нь эцсийн дүндээ ингээд одоо дансанд нь байсан мөнгө шүүхийн шийдвэр гарах хүртэл одоо байхгүй бол тэрийг ийш тийш шилжүүлчихвэл хэн хариуцлага хүлээх вэ гэдэг хохирлын асуудал яригдчихэж байгаа. Нэгэн давцсан арга хэмжээг өөрчлөн гэдэг бол хууль заасан шаардлага шалгуурыг хангаж явахаас өөр одоо биднэрт гарц байхгүй. За ер нь хуульч хинч вэ, шүүгч вэ, за прокурорч вэ, өмгөөлөгч вэ бидний барих бол хамгийн гол их сурвалж, хамгийн гол одоо зүйл бол хууль байгаа. За хуулиас дээгүүр одоо эрх хэмжээ гэж зүйл бол байхгүй. Тэгэхээр яг хуулийн шаардлагыг хангуулах асуудал бол нэн тэргүүний асуудал. Үүн дээр нэг зүйл тэмдэглээ хэлэхэд иргэний процессын хууль, за иргэний хэрэг шүүгд хэн шийдвэрлэх тухай хууль, за эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль, захиргааны хэрэг одоо хэн шийдвэрлэх тухай хуулиуд бол яг нэг л байдлаар ойлгогдож нэг журмаар хэрэгжиж явах хэвээр. За шүүх болон эсвэл одоо юу гэдэг шүүгч бүр өөрийн одоо үзмжээр хэрэгэлдэг ийм хууль, ийм зохицуулалт гэж бол байхгүй. Материалын хуулийн хэрэглээг бол тулгаж болохгүй. Харин процессын хууль бол яг нэг журмаар явж явах хэвээр ийм одоо зарчимтай байдаг. Гэтэл одоо процессын хуулийн зөрүүтэй хэрэглээ нь бол хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааг бол ерөөсөө энэ тэнд өөр өөрийн үзмжээр ингэж удирдах явуулж байна л гэсэн ийм одоо хууль зүйн агуулгыг бол илэрхийлж байгаа. Үүнтэй холбоотойгоор тодорхойгүй байдал үүсэх ийм боломжтой. Би одоо яг энэ үндслээр ингээ хүсэлт гаргана. За энэ миний субъектив эрх шүүх одоо хангах ёстой гэдэг энэ одоо агуулгаар ингээ хүсэлтээ гаргаж байгаа. За хангахаас татгалзаж байгаа үндсэл нь түрүүний таны хэлдэг шиг дансны үлдэгдлийг нь одоо мэдэх боломжгүй байна. Иймээс авах шаардлагагүй гэж байгаа бол энэ бол нэг процессын хуулийн зөрүүтэй хэрэглээл гэдэг ойлголт руу эргээд явах юм зүйл одоо хөтлөх юм зүйл болчиход байгаа. За баярлалаа. Бас тодорхой мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Тэгэхээр та түрүүн бас хэллээ. Яг энэ шүүгээс арга шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах гэдэг эцсийн зорилго нь ерөөсөө ихэвчлэн шаардлага бодиттой хангах гэдэг юм шүүхэн шийдвэр бодиттой хэрэгжих бас нэг гол үндэслэл бол болтгоо. Тэгэхээр энэ өсөлтийг бол иргэний хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа гаргаж болно. Шүүгч захирамж гарган авах хэрэгтэй гэдэг юм ойлголт. Эсвэл одоо нэхэмжил гаргахдаа давхар 69-ийн нэгийн өсөлтийг гэдэг юм хамтдаад ингээд гаргаад өгч шийдвэрлэх боломжтой байдгаа. Практикт бид нар ингээд аваад үзэхлээр нэхэмжлэлээ хариуцагчтай одоо гартуулчаад энэний үр дагаврыг гэдэг юм уу танилцуулчаад энэ арга хэмжээг бол шүүх шийдвэрлэнэ ч гэдэг юм уу. Ингээд зүйлсүүд бол байгаад байдаг. За нэгэнт 69-ийн арга хэмжээ гэдэг юм уу захирамж гарцсан тохиолдолд энийг одоо хууль зааснаар даруй хөргүүлэх гэдэг юм уу. За зарим шийдвэр гүйцэтгэлийн хуулийн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой бол нэн даруй хөргүүлэх нь бол баг шүүхийн үүрэг болгоод ингээд заасан байгаа. Гэтэл шүүх болго одоо 69-ийн захирамж одоо бичгээр гарсны дараа хариуцагчд танилцуулаад за нэг гомдол гарах хугацааг хэрвээ гомдол гаргасан бол дараа нь тогтоолооч гэдэг юм уу хөргүүлэх байдлаар ингээд хугацаа алдах юм эрсдлүүд их байгаад байна л да. Энэ хугацаанд одоо нөгөө хариуцагч өөрийнхөө хөрөнгийг завчуулах ийм боломж нөхцөл байдлууд бол байгаад байдаг. Тэгэхээр энэ яг энэ нөхцөл байдал нь ямар хуу үндслээр хэрэгжих ийм боломжтой юм. Таны дээр бас мэдээлэл өгвөл. За наа асуудал чинь бол яг судлаачны хувьд харахад бол шүүхт бол бас нэг зөрүүтэй зарчмын дөрүүтэй байдаг асуудлыг чуул асуудлыг хөндлөө. Хуулийн үзэл санаа бол 69-ийн 1-т бол хэрэг үүсгэмэгцээ эсвэл үүсгэсний дараа гэж байгаа. За энийг заавал одоо юу гэдэг хариу тайлбар хүлээх эсвэл одоо юу гэдэг заавал зөвшөөрсөн эсвэл эс зөвшөөрсөн хариу эрхийг одоо харах гэдэг ийм одоо хууль зүйн агуулга байхгүй. Яагаад ингэж авж ирэхээр энэ одоо юу гэдэг нөө хариуцагч мдээгүй байж хат гиндүүлж авлаа гэдэг юм ийм ойлголт бол байхгүй. Яагаад гэвэл өөрөөсөө нэхэмжлэлийн одоо дүн буюу шүүхийн шийдвэр хэрэгжих энэ бодит боломжийг хангаж авж байгаа юм арга хэмжээ учраас хариуцагч одоо юу гэдэг мэдсэн ч вэ мдээгүй ч вэ энэ арга хэмжээг авахуулах эрх нь нөгөө нэхэмжлэгчийн эрх учраас авах ёстой нэг. Хоёрдугаар дэх юм бол хэрэгний хэрэг үүсгэмэгцээ авахын ач холбогдол нь бол хөрөнгөө хайшин ч одоо шилжүүлэх боломжийг хязгаарлаж идэг. Магадгүй нэхэмжлийн хувийг гардаж аваад тэр хоорондоо хариу тайлбар өгөх 14 хоногийн
хугацаанд за хөрөнгөө бусдад шилжүүлэх эсвэл дансаа одоо суллах гэдэг юм уу ийм байдлаар ингээд явах юм бол нөгөө шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний зорилго одоо биелэхгүй болох юм одоо үр дагавартай. За тэгэхээр энэ яг үгээр шууд үүсгэснийхаа дараа за үүсгэхдээ зэрэг ингээд авч ингээд болно. Энэ дээр бол ямар нэгэн одоо хориг хязгаарлалт бол байхгүй. За ихэвчлэн бол нэхэмжлэлтэй хамт ирдэг тохиолдол байдаг. Энэ арга хэмжээг авч өгөөч гэд. За тэгэхээр иргэний процессын үед яг нөө хүсэлтийг хэд хоногийн дотор шийдвэрлэх үү гэдэг нөө хориг зааг байдгүй учраас за нөгөө шүүгчийн одоо үзмжийн асуудал болоод за энэ хариу тайлбарыг харъя да хариуцагчд нь бас мэдэгдээ да гэдэг иймэрхүү агуулга байдаг. За энэний нөгөө талаас нь хараад үзэх юм бол нөгөө хий хардлага гэдэг зүйл чинь эндээс төрж эхэлдэг. Гэгмэд одоо намайг мдээгүй явж хахад хариуцагч нар миний дансыг битүүмжилчтэй за ингээ хөрөнгийг битүүмжилчтэй шүүгэн шийдвэрээс ороод ирлээ. За энэ одоо нэхэмжлэгчтэй одоо шүүгч нэг үзэл санаатай. За энэ хоёр бол одоо ингээд хувийн харилцаатай гэдэг юм уу ингэж одоо хий хоосон гүтгэх хардах ийм тохиолдлууд олонтоо тохиолддог бас нөгөө талаас нь харахад. Тэгэхээр бол энийг бол нөгөө хэрэглээний л асуудал байгаад заавал хариу тайлбар гардуулж иж авна гэсэн ийм тохиолдол бол хуулийн үзэл санаагаар байхгүй. Захирамжийг хөргүүлэх талтай. Хоёр дахь тийм захирамжийг хөргүүлэх асуудал дээр бол ер нь захирамжийг бол 69-ийн арга хэмжээ авлаа шууд хөргүүлэх нь бол зохимжтой. За заавал гомдол гаргах, гомдол шийдвэрлэх энэ хугацааг бол хүлээх боломжгүй. За энэ хугацаанд мөн одоо хөрөнгө бусдад шилжих ийм үр дагавар бий болох учраас энийг бол нэн даруй хөргүүлэх нь зохимжтой. Хэрвээ энэ арга хэмжээ хүчингүй болсон тохиолдолд яг үгээр хойноос нь тогтоолоо мөн албан бичгээр хөргүүлээд энэ арга хэмжээг цуцлах боломжтой. За шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр хийсэн судалгаанаас үзэхэд бол шүүгээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тохиолдолд шийдвэр биелэлтийн хувь бол маш өндөр байдаг. Шүүгэн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийх одоо гэмт хэргийн тухайд бол шүүгэн шийдвэр гарсны дараа хөрөнгөө шилжүүлсэн тохиолдолд энэ төрлийн гэмт хэргийн одоо бүрэлдэхүүнийг хангадаг. За энэс өмнө шилжүүлсэн тохиолдолд бол гэмт хэрэг гэж одоо үздэггүй. Ийм учраас нөгөө ажиллагааны явцад бол хөрөнгө шилжүүлэх тохиолдол маш их гардаг. Ийм сөрөг үр дагавартай байх. Баярлалаа. За дараагийн асуулт бас практикт нэлээдгүй гардаг энэ шүүгчийн татгалзалтай холбоотой их асуудлууд байгаа. За иргэний процесс ажиллагаа бол хууль заасан тодорхой дэгийн дагуу дарааллын дагуу бол явагддаг. За шүүгч орж ирээд одоо шүүгчийн татгалзалтай холбоотой эрсдэлтэй холбоотой өсөлтүүдэд шийдвэрлсэний дараагаар хэрэгээ оролцогчдоос гаргах санал хүсэлт байна уу, нотлохоронт байна уу гэдэг ингээд дарааллын дагуу ингээд шийддэг. Тэгэхээр талуудаас хүсэлтийг хангаагүй гэх үндслээр гэдэг юм уу шүүгчээс татгалздаг. За тэгэнгүүт л энэ одоо татгалзалт бүр дээр гэдэг юм тодорхой хугацаагаар хэрэгнээ шийдвэрлэх ажиллагаа удаашрах, хурал хоошлох гэдэг юм уу ерхий шүүгчээр шийдвэрлүүлэх, тухайн шатны бүх шүүгчдээс бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа тохиолдолд зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх гэдэг юм уу. Ийм хүндрэлүүд их гараад байдаг. Тэгэхээр энэ шүүгчийн татгалзалтай холбоотой магадгүй зүгээр дийлэнх нь бол хувь шүүгчтэй холбоотой ийм асуудал байна. Хувь шүүгчд өөртөө нь хамааралтай. За хэрэгээ оролцогчтой хамааралтай гэдэг ингээд аваад үзэхлээр хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх эргэлзээ төрсөн гэдэг нэг ийм ойлголтууд байгаад байдаг. Тэгэхээр энэ ойлголт юмнуудыг бас та жоох дэлгэрүүлээд яриад. За шүүгчийн татгалзлын асуудалтай холбоотой ийм одоо бас зөрүүтэй практик ажиглагдаад байдаг. За ямар практик ажиглагддаг вэ гэхээр за нэг тохиолдол нь бол альч үе шатанд татгалзаж болно гэдэг ийм тохиолдол байгаа. Өөрөөр хэлбэл татгалзлын асууснаас хойш хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа хилцэх мөн хүсэлт шийдвэрснээс хойш татгалзаж болно гэдэг иймэрхүү асуудал байгаа. Нэг хоёрдугаар тийм бол зөвхөн одоо хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа тодорхой дэг журам дараалалтай байдаг. Тэр татгалзлынхаа үе шатан дээр татгалзсан тохиолдолд түүнийг авдаг гэсэн ийм хоёр одоо зүйл яваад байдаг. Гэхдээ зарчмын хувьд бол энэ татгалзал яг ямар зорилготой байна вэ гэдэг нь тодорхой байждаг. За татгалзах үндслэл байгаа тохиолдолд 92 дугаар зүйл зааснаар шүүгч өөрөө мэдэгдэх юм боломжтой. За мөн одоо нарийн бичгийн дарга байд юм уу. Түүнээс бусад тохиолдолд бол татгалзлыг яг шатан дээр нь татгалзсан тохиолдолд хүлээж авна гэдэг практик. За улсын дээд шүүхийн 2021 оны 6 сарын 21-ний өдрийн энэ тогтоол дээр бол тодорхой ингээд заагаад өгсөн байгаа. Энэ бол шүүгүүдэд жишг болоо явж байгаа.
За тэгэхээр энэ нөгөө шүүгч нар өөрсдөө хэрэглэхдээ хоёр янзаар түрүүний миний дурдсанаар хоёр янзаар хэрэглээд байгаа учраас зөрүүтэй практик үүсэж байна гэдэг юм ойлголтыг. Тэгэхээр татгалзах үндэслэл байгаа болвол тэр татгалзал гэдэг чинь тодорхой зорилго чиглэлтэй үл. Энэ үнэхээр шударгаар шийдвэрлэж чадахгүй байна. Эсвэл төрөс задангийн холбоотой байна. Ас зорилгын зөрчилтэй байна гэдэг энэ одоо үндэслэл байгаа тохиолдолд тэр татгалзлын шатан дээр одоо журмынхаа дагуу татгалзах асуудал ирж. А түүнээс хойш нэг хүсэлт шийдсэндээ холбоотой ч гэдэг юм. Эсвэл одоо өөрт нь ямар нэгэн үндслэлээр одоо таагүй байдал үүссэнтэй холбоотой гэдэг юм уу татгалзна тэр үнд зүйлийн мэдрэмж өөрчлөгдөн гэвэл энэ бол шүүх хуралдаа хойшлуулах одоо санаа зоргоо гэж шууд ингээ харах гэдэг. А тэгэхээр татгалзах шудраг байна, шудраг бус байна гэдэг бол тэр нэг хормын дотор өөрчлөгддөг ийм одоо үзэл санаа бол биш. За ийм учраас ер нь бол татгалзаж байгаа бол тэр татгалзлын шатан дээр хүлээж авсан тохиолдолд дараагийн процессор тэр ерөнхий шүүх шийдвэрлэхээр хойшлуулах байд юм уу энэ асуудал. Тэгээ шүүх хуралдааны бичлэг янз бүрийн дүн шинжилгээ хийгээд үзэхээр манайх ганцхан шүүхээс татгалзах уу гэдэг асуудал яригадаад байдаг. Тэнгүүд дараа нь бол үгүй та надаас ганцхан шүүхээс татгалзах уу гэж асуусан учраас зөвхөн одоо шүүгчээс би татгалзах уу гэж хэлсэн. За тэгвэл танаа шүүхээс татгалзах уу гэдэг ийм асуудал бас олонтой яригддаг. Тэгэхээр нөө татгалзлын шатанд бол шүүх бодан одоо шүүгчээс мөн одоо нарийн бичгийн даргаас гэдэг юм уу энэ зүйлийг бол тодтогч ингэж хэлж явах нь дараагийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа саадуулах нөхцөл байдал бол байхгүй болох юм эрг үр дагавартай юм болов уу гэж харж байгаа. За татгалзлын шатнаас хойш энэ татгалзлыг зарим одоо шүүгчнэр аваад ингээд нөө шийдүүлээд ингээ яваад байгаагаас зөрүүтэй практик үүсээд ойлгомжгүй байдал үүсээд байна л да. Тэгэхээр энэ бол яг шатанд нь бол татгалзсан тохиолдолд түүнийг авах асуудал нь бол хамгийн зүйтэй юм аа л гэж хувь судлаачийн үүднээс үзэж байна да. За таны яриаг ингээд ажиглаа сонсхолоор за нэг татгалзалтай холбоотой ч гэдэг юм уу 69 өсөлттэй холбоотой өсөлт шийдвэрлэхийг нэг шүүх гэдэг юм уу да нэгin янзаар шийдвэрлээд ингээд нэг ялгамжтай байдлаар шийдэж байгаа гэдэг ийм ойлголтууд бол бас нэлээдгөх гарч байна. Тэгэхээр бидний цагаан дээр хараар бичсэн ялангуяа түрүүн таны хэлсэн энэ процессыг бол энэ заавал дагаж мөрдөх гэдэг юм уу журам процедур юмуд нэг тодорхой учраас энэ хуулийнхаа хэм хэмжээнд бас хөтөлбөрөд ингээд явах нь бол эцсийн дүндээ хэмжлэгч гэдэг юм өнтер зөрчигдсөн иргэдийн эрх ашиг сонирхол илүү бодитоор сэргэх нөхцөл байдал болох байх. Царгааны процессын хуулийн дээр энэ нөгөө татгалзлын асуудлыг бол их тодорхой тусгаад өгсөн байгаа гэдэг шүү дээ. За үе шат юмнууд дээр тусгачаад тэгээд шүүгч нөгөө тухайн шийдвэрлсэн гэдэг юм хүсэлт шийдвэрлсэн ажиллагаатай нь холбогдуулан шүүгчээс татгалзахыг бол хориглоно гэдэг ингээд дурдсан байсан. Сая тэгсэн та саяас энэ улсын дэд шүүхийн тогтоолыг ишлээд энэ тогтоол дээр энэ татгалзлын асуудлыг үр дагаврыг бол их тодорхой тусгаад өгсөн гэж байна. Энийг та бас нэг жоохон дэлгэрүүлээд яриад. Энэ татгалзаж байгаа зорилго нь яг хууль заасан үндсэлтэд нийцэж явах ёстой л доо. Түүнээс биш хурал хойшлуулах зорилгоор одоо татгалзаж байгаа эсвэл процессыг удаашруулах зорилгоор татгалзаж байгаа ч гэдэг юм уу те. Яг нөгөө татгалзлын агуулга нь ямар байна вэ? Мөн чанар нь ямар байна вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр зөвхөн одоо нэг хүсэл хангаагүй орхисон тэр одоо шүүхийг, тэр шүүгчийг шудраг бус гэж үзэх үндслэл болох уугүй юу гэж. Ас сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндслэл болох уугүй юу гэж. Тэгэхээр ийм зүйл бол байж таарахгүй. За захиргааны хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль дээр бол тодорхой заасан байгаа. Ямар зүйл заасан бэ гэхээр түрүүн та хэлсэн. За хүсэл шийдсэнтэй нь холбоотой татгалзахгүй гэдэг ингээ хязгаарлаад өгсөн. Тэгэхээр энэ бол маш зүйтэй асуудал. За иргэний хэрэг шүүгт хэн шийдвэрлэх ажиллагаанд бол нэг шүүх хурал дээр л нэг хүсэлт авчирж өгдөг. За 105 дугаар зүйл дээр тодорхой заасан байдаг. Тэр хүсэлт нь бол хүндэтгүү үзэх шалтгаан байгаа тохиолдолд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулнаа л гэж. Ерөнхийдөө бол шүүх хуралдааныг олон удаа хойшлуулах агуулга байхгүй. Нэг удаа хойшлуулнаа гэж ингэж заасан. Дээрээс нь бол хэрэг хилцүүлэх захимж гарч байгаа энэ үйл ажиллагаа чи ерөөсөө нотлох баримт бүрдсэн хэргийг хилцэхэд бэлэн болсон гэдэг энэ агуулгаар гарч байгаа. Гэтэл манай нөгөө одоо юу гэдэг иргэдийн эрх зүйн ухамсартай холбоотой байд юм уу эсвэл одоо мэдлэг мэдээлэл муутайгаас болоод ерөөсөө иргэний эргийн шүүхэд бол хэрэгээ хилцүүлж шүүх хурлаараа ингээд нөө оролцогчоо шахах юм зөв ус практик бий болчиход байгаа. Ингэхгүй бол нөгөө зарлахгүй байл зарлахгүй байгаа л байна. Яваад байна. Тэгэнгүүт нөгөө материалаа авчирч өгөхгүй. За тэгээ дээрэс нь одоо тайлбараа гаргахгүй ч гэдэг юм уу ийм тохиолдлууд бол маш их байдаг. Тэгэхээр нөгөө хурлаа зарлж ягаад хурал дээрээ ирсэн тохиолдолд манай хэрэгээ оролцогч нар одоо итгэвчих ийм тохиолдол байдаг. За ингээд үүнтэй холбоотойгоор нэг удаа хүсэлт гаргаад за тэрийг одоо хангахгүй гэдэг юм уу. Эсвэл тэр нь ямар нэгэн одоо тэр 38-ын 6-ад заасан тэр хууль зүйн одоо үндслэлийг
бүрдүүлэхгүй өөрөө авчих боломжтой зүйлийг шүүхээр авахгүй болох ч гэдэм үү. Эсвэл хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх татгалзахад шүүгчээс татгалзах шууд нөгөө үргэлжилсэн процесс болоо явдаг нь тийм цохинж муутай л да. Зөв. Тэгэхээр хэрэгээр оролцогчд магадгүй эрхийн гэдэг юм уу процесс хууль заасан эрхийн ноцтой зөрчсөн гэж үзэх юм бол эсвэл шүүх хэрэгээр оролцогчдын цуглуулах боломжгүй нотолгоор өмтүүдийг хангалттай хэмжээнд цуглуулж хүсэлтийг хангаж шийдээгүй гэх үндслээр гэдэг юм уу магадгүй давзаалдах шатны шүүхэд тухайн шатны шийдвэрээ залруулах байдлаар гомдол гаргаад явах эрх нь бол нээлттэй байгаад байгаа учраас энэ татгалзалтай холбоотой асуудлууд бол хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагааг хүсэлт шийдсэнтэй холбоотой бол хамааралгүй гэж үзэж болохоор байгаа даа. За дараагийн асуудал нь шинжээчийн асуудал. Шинжээч хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаанд шүүгээс шинжээч томилох гэдэг юм хэрэг оролцогчоос шинжээч томилох юм асуудлууд бол бас нэлээдгүй гардаг. За энэ шинжээчтэй холбоотой яг энэ шүүхийн нэгдсэн нэг юм ойлголтууд энэтэй холбоотой бас практик хүндрэлүүд нь юу байна? За шинжилгээ томилох ажиллагаа гэдэг бол тусгай мэдлэг шаардсан тохиолдолд шинжээч томилж байгаа. За хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан нэхэмжлэлтэй холбоотой за тусгай мэдлэг шаардсан шинжлэх ухааны технологийн ололт байд юм уу одоо юу гэдэг тайлбарлах за нарийн мэдлэг мэргэжил шаардсан тохиолдолд бид нар бол нөө шинжээч томилуулах хүсэлт бол гаргадаг. За шүүх энийг бол иргэний эрх шүүхэд шийдвэрлэх хуулийн 47 дугаар зүйлийн нэгт заасан тохиолдол бол аваад ингэж явж байгаа. За тэгээд шинжээч томилохтой холбоотой юм ганц хоёр л одоо хүндрэлүүд бол ажиглагдаж байгаа. За нэгдүгээрт бол юу гэхээр за нэгэн тусгай мэдлэг шаардлагдлаа гэдэг ингээд шинжээч томилсон тохиолдолд за шинжээчийн зардал мөнгийг одоо хэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирдэг. За хуулиар бол нөгөө хэрэг шийдсэний дараа хуваарлах бол зарчим бол байгаа. Шүүхийн зардлыг хуваарлахад бол нэхэмжлэл хангасан тохиолдолд хариуцагчаас хэрэгсгүй болгосон тохиолдолд за нэхэмжлэгчээс гэдэг юм уу ийм зарчмаар ингээд явцдаг. Гэтэл нөгөө шинжилгээний байгууллага өөрөө за шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс бусад газраар хийлгэж байгаа тохиолдолд зайлшгүй одоо зардлаа авч иж за ингэж одоо хариугаа өгнө гэдэг ийм тохиолдол байдаг. Гэтэл шүүхийн төсөвт бол яг шинжээчтэй холбоотой зардал сууж өгдөг боловч за төдийлөн одоо гаргасан одоо шинжилгээний бүх зардалтай холбоотой асуудал бол тавигдж өгдөг. За бүр ингээд шүүгч нарын захирамжид ингээд нөө захирамжуудыг ингээд судлаад үзэхээр зарим нь одоо захирамжид заасан байдаг. Хариуцагч хүсэлт гаргасан тал буюу хариуцагч шинжээчээ одоо зардлыг хариуцнаа гэдэг ингээд тодорхой заагаад өгсөн ийм тохиолдол бол байж идэг. Тэгэхээр энэ зардлын асуудал бол маш одоо төвөгтэй асуудал байдаг. За нөгөө шинжээч нь одоо дүгнэлтээ өгөхгүй ингээд барьцдаг. За энийг бол одоо яаж авах вэ гэдэг асуудал нэг цаг хугацаатай бол. За хоёрдугаар гэх юм бол шинжилгээ хийж байгаа байгууллагын шинжээч нарын мэдлэг чадвартай холбоотой асуудал байдаг. За мэдлэг чадвар яг нөө шүүхийн энэ одоо энэ чиглэлийн шинжилгээ хийнэ гэдэг ингээд тодорхой заагаад ингээд шинжээч томилсон байдаг. За нөгөөх нь шинжилгээ хийхгүй удаадаг. Удааж удаасныхаа дараа за би хийж чадахгүй нэ гэдэг ийм асуудал яригддаг. За тэгэхээр энэ ч нөгөө хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагааны хугацаа гэдэг асуудал дээрээс нь яригдана. Дээрээс нь одоо тухайн одоо нэхэмжлийн шаардлагын үнц нь буурах. За мөн одоо мөнгөний ханштай холбоотой асуудал ингээ яригдана гэдэг юм олон сөрөг үр дагавар энд бол давхар яригдчихэдэг. За гурав дахь асуудал нь бол нөгөө шинжээч томилохтой бол талуудын зөвхөн асуултаар ингээд томилох нь бас жоохон учир дутагдaltaй байдаг. Өөрөөр хэлбэл шинжээч дүгнэлт гарах үс хэмжээний асуулттай байх хэвээр. Тэгэхээр шүүхээс бол яах ёстой вэ гэхээр тэр асуудлуудыг бас нэг тодорхой хэмжээнд ингээ нэгтэлж үзээд тэр чиглэлийн одоо мэдлэг мэдээллийг ингэж одоо харж яаж байгаа асуултаа зөв тавихгүй бол асуулт буруу тавьснаас бол шинжээчийн дүгнэлт бас буруу гарах тохиолдол байдаг. Ямар одоо зүйл дээр шинжээч томилох уу томилохгүй юу гэдэг асуудал дээр шүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой үнэлгээтэй холбоотой асуудал дээр шинжээч томилуулъя. За ингээд нөө үнэлгээг одоо хэд өндөр байгааг бол нотлуулъя гэдэг ийм асуудал ихвчлэн ярьдаг. За тэгэхээр энэ тохиолдолд бол зарим шүүхтэр бол шинжээч томилоод байгаа. Тэгэхээр би энийг бол хувь судлаачийн үүднээс буруу гэж харж байгаа. Яагаад гэвэл нөө үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдаж гинүү гэдгийг хянахаас биш энд одоо ингээд нөө үнэлгээ тогтоогоод ингээд одоо явах ийм ажиллагаа бол биш ээ. Тэгэхээр шүүгийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргаан бол ихэвчлэн төлбөр төлөгч нар гаргадаг. Дээрээс нь хугацаа авахыг зорддог учраас шинжээч томилуулах ийм процесс бол байдаг. Нэг зүгээр жишээ хэлэхэд шүүгийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргаан дээр хэмжлийн шаардлагыг ингээд хангаад шийдвэрлэж байгаа ажиллагааг хүчингүй болгоо. Тэгэнгүүт давзаалтах гомдол гарахтаа за миний шаардсан үндслэлээр одоо шүүх нэхэмжлийг хангасангүй гэд нөгөө давзаалтах гомдол гаргаж байна. Энэний зорилго нь бол хугацаа авахтай шууд холбоотой болоод явчихж байгаа. За ийм зүйлүүд бол шинжээчдэр ажиглагддаг.
Зөв зөв. Одоо практикт нэг ийм ажиглагдаад байдаг. Яг нөгөө нарийн тусгай мэдлэг бүхий шинжээчд бол их цөөхөн байгаад байдаг. Жишээ нь маргааны оюун өмчийн маргаан дээрч гэдэг юм уу. Шинжээчд нь бол ховор байгаад байдаг. За эсвэл байгаа шинжээчд нь нөгөө бүрэлдэхүүнд ороод гэдэг юм уу. Шинжилгээ гаргацсан хэрэг оролцогчтой нэгдмэл ашиг сонирхолтой гэдэг юм уу. Ийм тохиолдлууд их байдаг. Тэгээ ингээд нөгөө эцсийн дүндээ нэгэнт шүүгч бол шинжээч томилногээ захирамж гаргацсан. За шинжээч бол ажиллах шинжээч олдохгүй. Тэгэхээр хүсэлт гаргасан тал өөрөө нөгөө хүсэлтээсээ татгалзахгүй болохоор хэрэг энер шийдвэрлэх ажиллагаа нь бас төдөлцөх нэг юм асуудлууд их байгаад байдаг. Эсвэл шүүх юу гэж нэг гэхээр энэ асуудлаар шинжилгээ гаргах хүн манай Монгол улсад гэдэг юм уу байхгүй байна гэдэг ингээд татгалзах юм тохиолдлууд байдаг. Энэ тал дээр таны байр суурь. Тэгэхээр шинжээч томилох ажиллагаа яг нь шинжээч томилох захирамж гарлаа хэнийг томилох уу гэдэг нь бол хоёрдугаар асуудал байж байгаа. За шинжилгээний тухай хуулийн 9-р зүйл заасныг сануулаа та яг энэ асуудлаар шинжилгээ хийх боломжтой юу гэдгийг тодруулж гарын үсэг зурсны дараа бол тэр захирамжид одоо нэрийн заах юм тохиолдол. Гэтэл одоо шинжээчтэй холбоотой асуудал дээр гэдэг юм уу тухайн одоо асуудлаар шинжилгээ хийх боломжгүй мэдлэг чадвар нь хүрдэггүй. За бүр одоо нарийн мэдлэг мэрэгшлийн байд юм уу ийм зүйл төр бол болсон хүчний дутмагшилтай байдалтай холбоотой ашиг юм гэдэг. Үнэхээр одоо томилох шинжээч байхгүй байгаа тохиолдолд бол шүүх бол тухайн асуудлыг шийдвэрлэхэд бол гацаанд орно. За тэгэхээр энд бол нөө бусад нотлох баримтууд юу вэ? Тэрийг хараад шийдвэрлэх юм боломжтой. Хизээ одоо тэр шинжилгээг хийх одоо болсон хүчин бэлтгэгдэх эсвэл одоо юу гэдэг гадагшаа шинжээж томилуулгаар явуулах гэдэг юм уу энэ цаг хугацаа шаардсан зүйлээс бол хэрэгжүүлэх боломж жоохон хязгаартай учраас бусад нотлох баримтууд юу вэ гэдгийг л одоо онцгой анхаарах нь чухал болов гэж үзэж байна. Ийм проблемууд бол их гардаг л та шүүхийн практикт гардаг зүйл. Таны судалсан судлаачууных нь асууж байгаа шүү. Гадаад улсын байгууллага гэдэг юм уу хуулийн этгээдийг одоо манай шүүхийн практикт шинжээчээр томилсон юм тохиолдлууд хэр байдаг юм бол ер нь. За эрүүгийн хэрэг дээр ганц нэг одоо тохиолддог баг. За яг иргэний хэрэг дээр бол яг гадаадад ингээ шинжилгээ томилуулаад ингээ явсан тохиолдол бол яг миний мэдж байгаагаар бол ховор ер нь баг баг. Гэхдээ шинжилгээ томилох тохиолдол гэхээр юу байх вэ гэхээр ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой энэ асуудлууд дээр дийлэнхтэй ажлын үр дүнтэй холбоотой асуудал дээр шинжээж томилуулж идэг. За тэгээд яг одоо би яг тухайн асуудлаар Монгол улсад байдаг юм шинжилгээ хийх боломжгүй гэж байгаа тийм тохиолдол бол миний судалж исэн зүйл дээр бол гараагүй. За дараагийн нэг асуулт саяхан хэд хоногийн улсын дэд шүүхээс энэ хэмжлэлээс татгалзах, хэмжлэлийг татаа авахтай холбоотой хуулийн зохицуулалт буюу 106-гийн 5-ын агуулгыг бол тайлбарлалаа. Та энэ улсын дэд шүүхийн тайлбартай холбоотойгоор зөвхөн хувь судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна? Энэ хэмжлэлээ татаж авах, хэмжлэлийн татгалзах энэ хоёр ойлголтын зөрүү нь юу байдгийг үр дагавар нь талаас нь та. За хуульд бол хоёр нэр томьёо яваа. 106-гийн 3 дээр нь хэмжлэлээ татан авна гэж байгаа. За 106-гийн 5 за мөн 74-р зүйл зааснаар хэмжлэлээсээ татгалзах асуудал яригдж. За ер нь бол нөгөө хэмжлэлээсээ татгалзах за асуудал бол хэмжлэгчийн субъектив эрхийн асуудал л да. Би одоо шаардах хэрэг хэрэгжүүлэхгүй. За энээсээ ингээд татгалзъя. Эсвэл одоо болиё гэж ингэж өөрөө төгс ингээд татгалзаж байгаа асуудал. Татан аавна гэж байгаа асуудал бол тодорхой шалтгааны улмаас одоо шийдвэрлэх боломжгүй байна гэдэг энэ үндслээр бол татан авах асуудал яригдана. Хэрвээ энэ хоёр агуулга нэгтэй байсан бол хуульд үгийг бол өөрөөр оруулах юм боломжгүй л байсан баг л та. 106-гийн 3-д бол адилхан татгалзсан гэж үзнэ гэл ингээ оруулж. Тэгэхээр энэ эерэг болон сөрөг талтай л гэж харж байгаа. За эерэг тал нь бол юу гэхээр шүүхэд нэгэнд нэхэмжил гаргасан бол нэхэмжлээ дэмжээ шийдвэрлэх нь бол онлын хувьд бол зөв. За нэхэмжлэгч бол идэвхтэй итгэхэд байдаг. За энэ агуулгаараа бол нэхэмжлээ дэмжээд шийдвүүлээд ингээ асуудлаа нэг мөр ингээ дугуулаа явах нь бол зөв. Гэтэл одоо би өнөөдөр шийдвэрлэхгүй маргааш шийдвэрлэхгүй гэдэг энэ хандлагаар ингээд нөгөө нэхэмжлээсээ ингээд нэхэмжлээ татан аваад маргааш нь гаргаал гэдэг юм уу те шүүх бол тоглоомын байгууллага биш. За мөн одоо юу гэдэг шүүгчийн хараат бус байдалтай холбоотой олон одоо сөрөг үр дагаврыг энэ татгалцснаар ингээд тооцно гэдэг бол тэр журмалж байгаа жоохон императив шинжтэй зохицуулалт бол явж байгаа. Сөрөг тал нь юу вэ гэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдөр нэхэмжлээ одоо шийдвэрлэх боломжгүй байгаа тохиолдолд татаж авж байгаа дараа нь гарах эрх бол бас нээлттэй байх нь зүй юм болов уу гэж ингэж бас хараад байгаа. Тэгэхээр татан авж байгаа тохиолдолд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан
хэрэгтэй. За энэ тохиолдолд энэ баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд дахиж нэхэмжил гарах эрхийг нь бол нийх асуудал байгаа. Одоо бол зарим тохиолдолд бол татан авахаар одоо юу гэдэг нэхэмжил гарах эрхтэйгээр гаргана үстэй энэ төр гэж ийм хүсэл тавьдаг ийм тохиолдлууд бол байдаг л та. Гэхдээ одоо нэгэнтээ тайлбар гарсан үүнтэй холбоотойгоор өмнө татан авч исэн хэрэгүүд 117 дугаар зүйл зааснаар хэрэгсэхгүй болох уу яах вэ гэдэг энэ бас хэрэглээний жижиг асуудлууд гарч ирээд байгаа. Ирэх бах те. Зөв. За өнөөдрийн бидний ярилцах цаг бол бас төгссөн байна. Тэгээд сүүлийн асуултыг бол танд үлдээ. Магадгүй энэ процесс хуулийн дээр өөр тулгамдж байгаа ямархуу асуудлууд байна. Энэ хаврын чуулганаар бас энэ процесс хуулийн нэмэлт өөрчлөлт хэлцүүлэх бас их хурлын тогтоол гарсан байгаа дэсэн. Таны одоо энэ практик дээр хүндрэл гардаг, процессын ажиллагааг одоо хэрэгжүүлэхэд хүндрэл гардаг ийм хуулийн зохицуулт юмуд ямархуу байна. За шүүхийн тухай хууль батлагдаж хэрэгжсэн. За 3 сарын 1-ний өдрөөс хэрэгжсэн одоо жил орчим болж байна. За шүүхийн тухай хуулиар бол шүүхийн сахилга хариуцлага байд юм уу одоо ингээд мөн одоо ерөнхий шүүгчээ дундаасаа сонгох гэдэг юм уу ийм ардчлалын болоод хариуцлагын асуудал нэлээд орсон. За үүнтэй холбоотойгоор иргэний хэрэг шүүгдгийн шийдвэрлэх хуулийг зайлшгүй зарим нэг зүйл шинжилэн хариулж өөрчлөх юм хэрэгцээ шаардлага гарч байгаа. Өнөөдөр үеийн 4,000 төгрөгөн дээр 3 шатаар ингээд шүүхтэй явдаг. Ийм одоо тохиолдол шүүхийн зардал нь бол маш их ингээд гардаг. Дээрэс нь улсын дээд шүүх бол онлын шүүх гэдэг тал руугаа хандаа явцсан. За онлын шүүх гэдэг агуулгаараа хэрэг маргааныг одоо авахгүй буцаах. За хууль заасан 3 үндслээр л одоо хэргийг авдаг ийм жишг тогтсон. За тэгвэл давзаалдах шатны шүүх бол нөө эцэлдэг иймэрхүү одоо зарчимтай болж байгаа. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор юу хэлэх вэ гэхээр иргэний процессын хууль буюу иргэний хэрэг шүүгдийн шийдвэрлэлийн хууль зохицуулалт тодорхой. За хууль хэрэгжилж байгаа шүүгчдэр нэг байдлаар ингэж хэрэгжилж явахгүй болвол за магадгүй процессын алдаагаар хэрэг хүчингүй болж байгаа тохиолдол болгон за хуулийн илэрхий тодорхой заалтыг зөрчсөн гэдэгтээ адилтгаж үзэх үедээ нөгөө сахилгын хороо маань. За тэгэхээр энэ тохиолдлыг бол яах вэ гэхээр ерөөсөө нөгөө улсын дээд шүүх, за давзаалт шатны шүүх, анхан шатны шүүхүүд бүгдээрээ хуулиа нэг байдлаар ялангуяа процессын хуулийг штэ нэг байдлаар ойлгоод ингээд хэрэгжилчих. Ийм одоо хэрэгэлдэг ийм горим журамд одоо шилжих юм болвол за зөрүүтэй практик гэдэг одоо түрүүний таны асуусан асуулт болгонд ажиглагдж байгаа юм зүйл зөрүүтэй практик байна процессын хуулийн тухай. Тэгээд энэ зүйл одоо ингээд арилжих юм болвол хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны алдаа гэдэг зүйл гарахаа байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө процессын алдаагаар хэрэг хүчингүй болохгүй байх гэдэг бол мэргэжлийн алдаа гарахгүй байх гэдэг энэ эерэг ойлголтыг нөгөө талд агуулж байгаа. Тэгэхээр энэ хууль одоо шинжлэгдэж ингэж өөрчлөгдснөөр за энэ одоо процессын алдаатай холбоотой хуулийн зөрүүтэй хэрэглээтэй холбоотой асуудлууд бас давхар шийдвэрлэгдэх байлгүй. Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол зарим одоо хэрэг маргааны тухайд бол одоо богиносгосон процесс байд юм уу зайлшгүй шаардлагатай. Тухайлбал шүүх заавал гарах нөө хэм хэмжээг хэрэгэлсэн акт гаргадаг алтлаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх бас арга зам болчиход байдаг. Шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргааныг бол богиносгосон ийм төрөвчлсөн процесс байвал одоо бусад улсын жишгт байдаг шиг ийм зүйл байвал зүгээр юм болов уу гэж бас ингэж харж идэг. Тэгэхээр ийм зүйлийн одоо олон өөрчлөлт ороосоо л гэж одоо хүсэж байна. За яг бах байдгаараа ингээд онцгой өөрчлөлт хийхгүй нэг өөрчлөсөн гэдэг нэр зүгээ явах юм бол за хэргийн шийдвэрлэлийн ажиллагаанд хэрэгжүүлж байгаа шүүгч нар за мөн одоо энэ ажиллагааны оролцогчдод одоо эрх хууль ёсны ашиг сонирхолт нь сөрөг нөлөөтэй юм болов уу гэж одоо харж байгаа. За ингээд та бүхэнд их баярлалаа. Намайг урьж оролцуулсанд. За баярлалаа танд. За энэ удаагийн иргэний эрх зүй подкаст үүгээр өндөрлөж байна. Монголын уйлжтай холбоо болоо санхүү дэд засгийн сургалттай хамтран бэлтгэн хүргэлээ. Анхаарал сонссон та бүхэнд баярлалаа.